Улаа дээрээс төнөх наран жирцэгт болон тусах саран өмөрсөн сэтгэлийг үлгийдэн цэгцөөж ая яв ягахан рулан дээр чи шүүн алтай гараби чи миний хийж Тэмцэн өрхөн мөндөд үзэгчтэй 22 ток шоу эхлэж байна. За өнөөдөр яагаад 22 ток шоу гараад байна гэж хүмүүс хайхчих магадгүй юм тийм ээ. За хагас болгонд 22 ток шоу явдаг. Гэхдээ өнөөдөр бол тусгай дугаар. 4 сарын 4-ний өдөр буюу ханш нээсэнгийн энэ бэлэгцэн өдөр 22 ток шоу явж байгаа. Учир нь гэх юм бол Монгол улсын соёлын тэргүүний ажилтны дуучин хэрлэн андман чамаг өгүүлэн буюу 2017 оны рок попын нэгдсэн цугларалт тунгуудахгүй 3 хоногийн дараа болох нэ. Энэ тоглолтод хүндэтгэлтэйгээр оролцох зочид маань өнөөдөр хүрэлцэн ирсэн байгаа. Орой болгон бид энэ тоглолтод оролцох хүндтэй зочдыг та бүхэндээ уулзуулна. Урьж оролцуулна тийм ээ. За ингээд зочдыг танилцуулъя. За хөгжмийн зохиолч Болорхоо, хөгжмийн зохиолч, гитарчин Үлзий орших нар хүрэлцэн ирсэн байна. За хүрэлцэн ирсэнд их баярлалаа. За баярлалаа бүгдчсэн. Манай хүрэлцэн даруух хэлэхгүй тийм. Ингэж дараагүй хэлдэг. Тийм, айгүй сүртэй хэлдэг байхгүй. За тэгээд энэ хүнийг бас танилцуулъя. Энэ даун кордион шиг сууж байгаа хүн бол 22 ток шоуны гол эзэн 50 бат дуучин хөгжмийн зохиолч. За юуны өмнө бид хоёрын урилгыг хүлээн авч бидний энэ 22 ток шоуд маань хүрэлцэн ирсэн баярлалаа. За ингээд хоёр найзтай хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Удахгүй болох манай хэрлэнгийн мэн тоглолт болох гэж байгаа маа. Ер нь хэрлэнтэй анх хэдэн онд яаж танилцаж, яаж найз нөхөд болсон юм бэ? Тэр асуултыг энэ хүнээс гисэн дээр баг. Энэ одоо яг нэг Индиан баг үерсэн тий. Тэ шүү дээ. Хэрлэн дорнотын одоо нэг дорчны л хөлтүүд шүү бид нар тий. Тэгээ бүр багасаа тэгээд спортоор хичээл сүүл бүр 92 оноос л одоо 92 онд л анх хэрлэнгийн дуулдгийг мэдлээ шүү мундаг тий. Тэрнээс хойш тэгээд одоо өдөө хүртэл яг дорнотод нөгөө эстрадоны уралдаанд ороод энэ чи өөрийнхөө зохиосон дуунуудаар цоорол би тэгээд тэр үед одоо хэрлэн анх харж бид анх урд нь бие бинийгаа мэдэн тий. Бид нар ч бас нэг хэдэн ангийн зөрүүтэй. Тэгээд түүнээс хойш л одоо дуу хоороо хийж эхэлсэн дээ. Өөрийнх нь ч тэгээд бас ганц нэгэн бас өөрийнхөө юмнуудыг оролцуулаад давна мэдэн дээ. Тийм ээ. Тэ. Тань ч одоо мэдэнтэй гэдэг үзэгчд бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яг түүхэл ярих хэрэгтэй тийм ээ. Одоо миний хувьд бол тийм бид нар юу яасан хөгтөнгөр хамтлаг маань 92 онд тоглож аваад 92 онд болоод тэгээд нэг 2 жилийн 1 жил орчим тийм пауз авсан байхгүй юу. Одоо төр завсарлаа. Тэгээд буцаад нөгөө бүгд найрамдлагын дард улсын өр Монголын өөртөө засах орны хөгтөхийн өр Монгол буудлын нэг том night club тоглолдог болоод тэгээ бид нэг тийм тоглож байгаа нэг жил гарan тоглолцоод буцаад Монгол босч ирсэн байхгүй юу. Тэгээд шинэ хөгжим хэрэгслүүлж баах юм авцсан. Тэгээд нэг газар байрлал бэлтгэж ирсэн. Гаднаас нь хэрлэн болор хоёр орж байгаа байхгүй юу. Тэгээд хонограм хэл гисэн гээд. Тэгээд нэг хоёр дуу утсан дээлийн хормоо аянган шиг нэгэд хоёр дуу. Тэгэхэд анх хэрлэнтэй танилцчихсан. Тэрнээс энэ бол танихгүй. Тэрнээс үүндээ танихгүй. Тэгээд тэр үед богч байсан, богцны сургууль байсан юм уу? Үгүй би соёлын сургуульд байж байгаад болцсон байсан үе тий. Тэгээд энэ хоёр орж ирээд дуугаа бичиж тэгж анх танилцсан байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө тэр үчний тийм байсан шүү дээ. Титэм одоо хонх харан гэдэг баах хаамтгууд ингээд гараад ирсэн тэгээ 89 90 онд тий. Тэгээд ингээд тэр давлгааг үргэлжлээд ингээд айгүй олон дууч шинээр орч ирсэн тий тэр үед. Тэгээд ерөнхийдөө нөгөө тэрнээс өмнө болохоор нэг жоохон тийм цензуртай сони үе өсөж нөгөө одоо өөрөөр хэлбэл социалист нийгмийн үед ч юм болохоор нэг жоохон юу яадаг нэг дуучин муучин ч болохоор жоохон тийм хавчлаг юутэй байсан. Бид нар хүртэл тайзан дээрээс хүртэл хөөгдөд буужлээсэн 86-нд өөрснөө нэг шамтлаг байгуулад. Тэгэд ер нь анхны яг залуучуудын хамтлаг нь бол Титэм. Тэгээ одоо Баачка энэ анхаарч ирээ те. Тэгээд
тэрний дараа ингээд хоёрдугаар үе нь болонгууд одоо хэрлэн юу гэдэг камертон тий юу одоо нэг спайк одоо баахан залуучуудын сүнс зэрэг тийм том давлгаа орж ирсэн байхгүй 94 5 ингээд тэгээд анх хэрлэнтэй танилцчихсан. Хэрлэнгийн миний мэдгээр бол хэрлэнгийн анх тайсан дээр бас нь юу бах те. Камертонтой нэг дуудулж камертоны анхны тоглолтын дээр нэг тий уучлаарай чи юм. Ямар дууллаа. Нэг ондоо дуудээ. Яа нэг л удаа дуулсан. Нэг л удаа би чи бид бүгдээрээ. Тэр манай хэрлэнч төрүүд нэг юм амар нөгөө юм багыг магтаа шүү дээ. Булаа залуу. Камертон ч юм бол хүмүүс санаж байгаа хэрэгтэй 18 насны клип бүгдийн дургаж байгаа хүмүүс ууд нь үеийнх шүү дээ идэр чинь. Тэрний хэрлэн гараад ирэнгүүт хүмүүс хүүе аа. Тиймэрхүү яг хэрлэнгийн анх тэр солонтын өргөний тайсан дээр очсон би бол тэгж санаад байдээ. Тийм. Тэг ерөнхийдөө тэгэл ер нь ихсэн. Тэгэл сүүлдээ нөгөө соёл урлагийн их сургуулийн дуулаач ангид ороо те опери. Тий. Дуулаач ангид байхдаа ер нь яас тий бичлэгэнд орсон орчин байсан юм байна тэгвэл те. За тэгээд тийм нөхцөл ямар ч гэсэн тэгээд Монгол орны яс зүүн хязгаараас ирсэн нэг хоёр авиаслаг залуу 94 онд анх тэгээд бид нар дээрж анх удаа манай тэрнээс хойш найзлж энэ манай боги Болорхүү бидэд ингээд анх танилцсан байхгүй. Болорхүү чи бас урд нь бас танилцсан юм шүү дээ. Яг тэгээд бичлэг хийх гэж. Тэгээд бичлэг хийх л анхаарч ирсэн. Одоо тэгэл тэр цагаас хойш тасралтгүй найзалж нөхрөлж хамт ажиллаж уран бүтээл туургаж тэр яваад дээ. Одоо нөхөрлж найдалсан бол олон жил явж байна. Одоо яг надад миний нэг хэлэх дуртай үг гэдэг. Би уран бүтээл тойрон морин гэж ярих үнэн дургу. Би уран бүтээлч ярих дургу. Тийм. Урнаар бүтээн уран бүтээл гэдэг чинь одоо юу гэсэгээр урнаар бүтээн гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Урнаар бүтээн гэдэг чинь бол одоо хин хийдгүүсгээр нөгөө агуу их мөр дөржтэй гончиг сумлаа ч юм уу те. Эсвэл одоо чайдаг агсан ч юм уу тэднэр л урнаар бүтээн. Бид нар л яах вэ? Тэгэл нэг юугаар бүтээж байгаа юм. Бид нар л яг хөтө тэгэл сэтгэлийн хөрлөөр хийсэн болсон болоогүй хэдэн дуу муу гэсэн тийм л болсон. Яцхын аяасаар тий. За хэрлэхийн тухай үргэлжлүүлэн ярина. Сая та ярьлаа штэ. Тайзнаас хөгдөл бууж ийлээ антер гэл. Тэр үеийн тухай яриа л да. Та чи тэр солон гамтлаг үлээ те. Гүй оосон цамц Джейнс өмнөд энтертэй тайз дээр гараад хөгжиж ирсэн бүх үед штэ. Тэр тухайгаа ярихгүй юу? Тэр чинь юу болсон юм аа? 86 87 оны хавцаа нэг юу болоод Улаанбаатар хотын хамтлагуудын аврах шалралт тэмцээг нэг тийм болсон. Шалмөрт биш бүр шалралт залуучуудын шалралт. Тэгээд тэр үед тэгсэн чинь юу яа манай хэдэн найзар нийлээд бид нар пенер орны хөгжим цогцолж хэдэн найзар тэгээд микрийн баярсан гэдэг залуу талигаач одоо 8 хамтлагийн нэг 10 жаа шүү дээ ааж маань тэгээд одоо элкондрын цогоо одоо энэ юуны одоо алтан дорд Монголчууд байхдаа нэг ариун болдог нэг басан залуу байдаг тэр дуулаад тий гэдэг гис нэг юм томоо гэдэг залуу байсан. Баахан тийм найзууд одоо манай цогтой бүүчка гэдэг солилцсон залуу өн вока гэдэг би басктар чи вока тэр цогтой гэдэг тийм тэр хоёр ч содогтой хоёр содогтойч тэр бараг 10 түүний бүрэлдэхүүнтэй хөлмгийн багш шиг юм хамтлаг байгуулад тэгээд бэлтгэл хийвээ. Тэгээд бэлтгэл хийхдээ бид нар юу хийж байгаа? Тэр чинь голцоо өөрсөн зохиосон дуу гэж байхгүй чинь вокагийн зохиосон сэтгэмжийн дуусан санаж байна. Тэрийг тоглоод тэг эхлэхдээ бид нар юугаар эхэлчихгүй юу? Битлсэн ларпиг эхлээд ларпиг эхлээд дууссан чинь нөгөө шүүгч нь болохоор одоо энэ нөгөө хөрөнгөтэй хаяг хэрэг байгаа шүү дээ. Хаяг хэрэг гарны шүүгч. Айгуу дурамчхан. Тэгээд хажууд нь Чингисийн жагаах байгаа. Хоёр дахь шүүгч нь гурав дахь нь бас нэг тэр намын дугаар морон нөхөр. Айгуу дурамчхан эхлээд дараа нь бид нар сэтгэмжийн дуу явуулчаа. Тэгээд хамгийн сүүлд нь Улаанбаатар өвчид толно гэж бодож байхгүй юу бид нар. Тэгсэн нөгөө би чам таартай тэр дэлгэр нэг гүйлэг дуу байдаг шүү дээ. Бижисийн тэрийг бас тоглоод. Тэгээд хоёр дуу доосны заада болно орцгоо гэсэн байхгүй. Гүрийгэд гурав дахь шууд эхлээд тоглож шүү дээ. Замаас шууд хөгжүүлээ гот орцоо. Тэгээд одоо яг тэр төвцөн дээр яг миний санаж байгаагаар юу вэ? Яг бид нар тайзан дээр гарч ирсэн чинь ингээд доор нэг юм энэ тайзны хажуудлын юм дээр нэг юм амар гоё хүүхнүүд суудсан. Тэр нь болохоор юм байсан гэхээр одоо манай Сара хин одоо талигажуулт нөгөө энэ мөнгө харамдаг нөгөө сэлэнгээ тэгээд нэг нь юм байлаа мөнгөө юм байлаа нэг тийм хэдэн хүүхнүүд ингээд юм дээр суусан гоё гişнэртэй. Тэгээд нөгөө бүх хамтлаг ижлэхэн хувцаар ижилсэн байх гэсэн бид нар тийм хувцс байхгүй тэгээд бүгд джинс өмсөнгүүтэй бүгдээ дээгүүр нооссон замцтай. Тэр тайзны тэр нэг юмнаас олоод хөөгдсөн сураг байдгийн бил шүү дээ. Тийм үү мэдгүй тэгэл хөөгдөл бадарч би одоо хэдүүр 9 дүүр ингэж байсан юм хэдүүр байсан. 8 тийм л байсан. Тэр чи бүгдээрээ одоо ингээд гоё дээл өмсдөг ч юм уу? Пижак өмсдөг гадарл
та чинь шинэ стил гаргаж ирээд туусан нөгөөдөл жоохон ярвасан тийм жоохон тийм банандо джинс тийм джинс гарч ирэх хөгдөхгүй. Ер нь бол 90-ад онд чинь яг үзэл сурталтай бүх юм бол айгүй тийм гой юм их болдог байсан юм аа тэр үчин. Тэгээд тэрний дарааш нь сарны өртөө болоо те. Сарны өртөө тайнаа дуулжсэн те. би дуулаг би сарны баачка дуулжсэн. баачка бэко 2 биш хаку 2 байхгүй. Халууг бас тэр залуу юу басктар те. Тэгээд төгөлдрөө басктар хоёрхан юм тийм өгжимч гарч иргүү те. Янагч цэсгэд болохгүй юу. Хүмүүс тэгэл одоо янагч ямар хийддүү вэ те. Тэгэхэд тэр болооч орооч заяач тэр баачка боо. Хэдийн баачка гарч ирсэн. Би шавшар нөхөр үс нь болохоор тэр үеийн нэг одоо яг өөрөө ч үсрэхгүй те нэг юм нэг рикастлыг дуулсан. Яг нэг тийм шаруулчлаа нөхөр гарч ирэл. Тэгээд хөгдөл бүүжсэн юм даа гэж. Энэ 50 бол тэр үед бол тасарч байгаа шүү дээ. 50 бол оюутны шоу гэдгээс анх. тий оюутны шоунд ороод анх тэгээд оюутны шоу гэж болдог байсан. бас болдог ус. Тэгээд та дэвтэм хамтлагаа байгуулсан юм уу ер нь? Үгүй ер нь хөгжим бижид багт байгуулсан байсан. Байсан юм. Тий тэгээ ангийнхыг байгуулсан жижигтэй нэг ангийнхан болохоор чинь цуг төгөл нөгөө хичээл завсарлахаар цуг хонхны дуу гэсэн бяцаав шүү дээ зүгээр. 9 жироор нь хоолоо салгаад. Тэгээд тэдний дуунууд нэгдүгürt амар гоё. Хоёрдугаар тэдэнд бас нэг октоудыг яг араас нь соронзон мэт хойлруулдаг нэг залуу байсан баг. Нөгөө манай Оги Отгонбатар. Тэгээ Оги жоохон дэлгэнд болохоос амар гоё залуу тэр үедээ. Цав цагаан өсөмт гарч ирэл дуулна. 50 ботод амар гоё дуулаад тэргүүрс ингээл явж байгаа. Оги хоолоогоо татна. Тий. 50 Оги бол ерөөсөө шууд ингээд царайны хөшүүргөөж Оги ч зүгээр ингээд тайзан дээр гарахад нөгөө зэрэг чинь. Тэр үчи нөгөө модон токен дөнгөж одоо модонд гараад дуусчихсан. Тэгвэл Оги ч болохоор яг тэр нөгөө Томас Андерс шиг нэг юм шатлсан гүсэх юм уу? Тийм урт ус мөстэй тэгээд гарч ирэл дуулангууд октод зүгээр шууд ингээд игнээр нуурж унаа. Өөсгөө бас тийм юм туулсан биз дээ. Туулгүй. Өөжиг чинь. Таа чинь бас нэг ийм өстэй амар өөжиг би сүүл сонсч байсан байхгүй. Яа юу гэдэг ингээд яасан өөжгийн ер нь юугаар алдарт нэг л их алдартай л байдгүйсэн. Тэгээ өөжиг чи бүр багасаа дуу зохиосон юм билээ шүү чи. 5 6 дугаар ангиасаа. Гэхдээ 7 8 дугаараас л тий. Тий. Тэгээд пенерийн цуслан айгүй их явдаг байсан юм билээ. Тэгээ пенерийн цуслан дээр очиж октоудыг гитараар уяраж өөрөө дуулж. Тэндэг байсан гэдэг ярьж яасан гэж юм бэ? Тэр зүгээр л дуулж өгдөг байсан тийм. Тэгээд би 50 ботыг бол бүр дээр нь сонсчихсон. Би энэ ч бас хороолын бодлын гитар тоглоод дуулдаг байсан шүү. Тэгээд тэр хороолын охтууд ярьдаг байсан. 50 бот амар гоё дуулдаг гэдэг. Нэг нөхрөл байдаг. Би бол нэг сургаар мэддэг. Тэгээд сүүлийн битүүч нэг 89 оны явж танилцсан байгаа те. Энэ дүнж титэн байгуулсан. Би одоо яг самд яг нөгөө Огигийн тэр өдөр өмсчихсэн фотолог миний юунаас гардаг байхгүй. Тэр үед нэг цаг үе залуучууд гэдэг нэг одоо энэ Санжин Баярх Алтан хоёр нэг юм гоё нэвтрүүлэг хийдэг байсан. Тэгсэн чинь Оги яг тийм цаг үе залуучууд гэж бичсэн цагаан фотологтой. Цагаан фотологтой тийм. Гудамж яг тэнцэд би яг сандаг байхгүй. Тэр айгуу садан харагдаад тэр үед. Тий, тэр чи яг юугаар яасан бэ гэхлээр нэг тийм сонгол баг хурлын сонгол боллоо да. Тэгээд тийм фотолог тарааж исэн байхгүй. Тэрийн өмсөл гадуур гангараа иччихсэн. Сайлахгүй, тайлахгүй. Яг тэгээ санд. Өчигдөө одоо тэр 7 8 дугаар ангид дуу зохиож ирсэн гэж энэ ямархуу дуунууд одоо нэг сар юм аа. Нэг ихний мөрнөөс айгүй урт үгтэй. Биш шүү. Чинь үзег өдөр бүх мөрийг байсан. Тийм биш. Одоо сүүл нь хин дууссан шүү дээ. Миний анх зохиожсэн дуунд нөгөө энэ нөгөө хин биш дээ. Эби биш дээ. Жүжигчин Сэрсэн хоёрын чамд гайртай миний сэтгэл тийм миний 8 дугаар зохиож. Тэр юм уу тийм. За. Тэндээс эхлээд гайгүй гой дуунууд гарч гоо. За. Өдөөс үзэгчдтэй холбогдсон. Хэрвээ манай үзэгчд хоёр зочноос маань за тэгээд ноён 50 бат буюу Дон Карлянаас асуух байгаа бол за энэ чинь бүр энэ Eco-TV Mongolia гэсэн фейс пэйжэнд хандаарай. За ахнаар дуран бүтээлийн өндөр амжилт хүсье гэж намайг баярлалаа. Тий, тэгээд гитарч гоё дардаг шүү ожгийнхаа гэсэн байна. Чулуун баяр дэлгэр. За гэтэл хүмүүс амжилт хүсье гэсэн сүхээ сүгээ take off-ийн сүхээ байх шиг байна тийм ээ. За ингээд сайхан нэвтрүүлэг байна. Болорхуу өөжигдөө энэ өдрийн мэндэ гэд араасаа юу нэг гараалгах шиг байна да. Оо баярлалаа. За туулаа аюука гэн амжилт. Тийм одоо туулаа хүртэл амжилт хүрсэн шүү дээ.
За амжилт ба гэсэн байна. За ерөнхийдөө ингээд манай үзэгчид өөрсдөө бас уншаад амжилт хүсэж явна үдтэй. За одоо ямар уран бүтээл дээр яаж нээж ийн тэр одоо бид хоёр бол үндсэндээ боог ярих байх. Нөгөө одоо боог бол үндсэндээ хэрлэнгийн уран бүтээлийн нөгөө юу ихгүй дон ихгүй загалмаас хэсэг. Тэр энэ анхны бүх дуунд ингээд хийж эхэлжсэн. Тэгэхээр одоо нөгөө дуучин хэрлэнгийн дуучин хажуугаар нь ая зохиогч, дээр нь дууны шүлэгч. Тэгээ яруу найрагч гэж хэлэх бол бас арай өөр утга. Тий, дууны шүлэг гэдэг юм чинь бол ер нь бол баг яруу найрагч хэцүү зарим тохиолдолд хэцүү байдаг байх гэж боддог. Яг тэгвэл аян тааруулж хийдэг тий. Тэгээд өөрөөр хэлбэл яруу найраг бол одоо тайзан дээр гарч ирээд уншин штэ. Тэг чи одоо ингээд нэг бодлын тэнгис дунд зомгол мэд төвж явахад нь борооны үл шиг над дээр ирсэн. Тэгээ нэг тийм ингээд унших. За ямар ч гэсэн тэгэл энэ нүдэн дээр нэг юм тэнгис дотор нэг зомгол төвж явахад нь борооны үл яг дуун дээр яг тийм үг хийхэр биш тэ. Хүнд ерөөс ойлгохгүй байхгүй. Тийм ба. Магадгүй. Тэгэнгүүт одоо ямар ч үнээр хамаагүй гэдэг одоо энэ хэрлэгийн шүлгээс хөөсөн дууш. Тэг ямар ч үнээр хамаагүй тэрний оронд бодлын тэнгис дотор зовлон төвж явах биш байхгүй. Тэгэхээр дууны шүлэг гэдэг бол яруу найргийн маш өргөмж төрөл. Тэрэн дээр бол хэрлэн бол үнэхээр мэрэгсэн одоо дууны шүлэгч тийм үү. Өөрөөр хэлбэл яг мэрэгсэн гэдгийг юугаар хэлэх гэдэг нэхэр одоо шин цамцаа тайл гэж одоо Никтоны бүр мега хит дуу шүү дээ тийм үстэй. Бүр супер хит гэж хэлж болох байх тийм. Тэрийг жишээ тэрний шүлэг жишээ хэрлэн бичсэн байдаг. Тэгээ саяын тэр одоо чи миник гэж гоё дуу байна. Гихчлэн хурдад бол тэгээд ер нь хэрлэнгийн хамгийн их хамтарч ажилласан нь бол манай хурд хамтлаг байгаа. Бараг 10 20 дуу хийсэн гэж өөрөө эрдэнэ хэлж илээ. Тэгээд дээр нь юугаа камертонч байна, 3D motionч байна, сараатч байна гихчлэн тий. Систематч байна. Систематч ингээд ерөнхийдөө дууны шүлгийн тал дээр бол одоо юу хэмдэ нэг одоо 90-ад оны сүүлээс нь 2000-ад оны ихний хэсэг одоо тийм гоё дуунууд юу юу шүү дээ. Яг тэр үеийн Монголын рок попын энэ хөгжмийн одоо дууны шүлгийг бол хэрлэнгүүгээр одоо салгаж ойлгоно гэж үндсэндээ байхгүй. Тэгэхээр энэ концерт маань юу болох гэдэг нь тэгэхээр одоо би бол хэрлэг бол дуучны талаас нь юу манай бог ярих бах те. Би бол хэрлэг илүү дууны шүлэгч тэр талаас нь ярмаар санагдаад байгаа байхгүй. Тэрний юу гэхээр одоо шинэ нэг тийм би бол одоо шинэ бас дуу зохиох гэж оролддог юм те. Тэгэхээр би өөрөө шүлгээ ихэнх шүлгээ өөрөө халдварлалтаар ингээд материалаад явцдаг. Тэгэхээр юу яа нөгөө би чи тийм нөгөө яруу найрагч юм уу шүлэгч мөлөгч биш шүү дээ. Тэгэхээр ингээд заримдаа ингээд дуу хийж хахад юу яг гацдаг байхгүй. Нэг бодог өчөд ахилтан бичээд хоёрдугаар удаа одоо шүлгэн дээр яг байхгүй ингээд гацаад гайхаа сууж. Тэгэхээр хэрлэн гаднаас яг явтай юм шиг ороод ирдэг. Хэрлээ би юм дээр яг гацчлаа. Чи энэ надад ганцхан мөрөг олоод өгч гээд тэгвэл хэрлэн ийм байж болно 4-5 верс гараад тэрэнд нөгөөд нь байж байгаа. Тэгэхээр хэрлэн битрий одоо миний хийж байгаа дуун дээр шин тэг хэрлэн надад туссан түүх бол зөндөө. Даанч нөгөө ганц мөр үтсэн болохоор хэрлэнгийн юг оруулдгүй би чинь нэг жоохон тийм эгоист гэх юм уу хувь явцсан тийм үү. Тэгэхээр жишээ нь ингээд тэгж тус болсон гоё дуунч гэсэн хэрлэнг зөндөө байгаа байхгүй. Дуучны хувьд бол одоо манай бог ярих байх. За бодоггүй сая чи минийх гээд дуун дээр ард нь клипэн дээрч гарч ер нь хамтарч ажилласан гэдэг хэрлээ ахаас ч гэсэн өөрөөс нь сонслоо. Ер нь өөр ямар дуунууд дээр ажиллаж байна. Хэрлээ ахын одоо тоглолт болох гэж байгаа учраас хэрлээ ахын хувь зан чанар, уран бүтээл гэдэг ингээд хоолой ярил л да тийм ээ. Тэ та найзын хувьд бас. За тэгэл манай хэрлэн чи ер нь юу штэ тэгээд нэг л тийм цайлган тий тэгсэн мөртлөө цаа тал руугаа аягүй гүнзгий тийм залуу шүү дээ. Одоо хийж байгаа шүлгэнч тэр те шууд бас хүлээж аваад ойлгоход бас хүндрэлтэй юмнууд яг өөрийнх нь хийдэг юмнууд ертөнцийн бол тийм тий. Тэгээд одоо хамтлаг дуучинтайгаа ажиллахдаа хамтлаг маань өөрсдөө юу хүсэж байна те юу яаж ямар сэдвийг оролдож байна тэрийг ингээд гоё тэр сэтгэл санаанд нийцүүлж тэр өөрийнхөө тэр дотор байгаа те урухана гаргадаг байх. Тэгээд дуучны хувьд бол тэгээд манай одоо мэрэгжлийн дуулаач. Тэгээд надад анх хоолой янзын таалагдсан л да. Би тэр аянгын шивнийг тэр би 89 он цалин сургууль дээрээ анх хийжсэн байхгүй юу. Тэгээд хадгалаад л ийсэн. Тэр чинь шүлэг нэгдүгээр одгийн шүлгийн нэг Баатар гэдэг нэг манай сургуулийн нэг манай доотлын курсын шүлэг нэг хүүхд хийжсэн. Тэгээд хийчихэд
энэ амраа бид нар ингээл дуулдаг. Амраа бид нар чинь нэг анги силикондор тий. Тэгээд байжгаад доромт руу яваад тэр эстрадууны тэмцээний хэрлэн олж авдаг байхгүй. Тэгээд тэр үедээ сонсгоогүй маа. Тэгээ оюутныхаа амралтаар ирэхлээр нь бид нар нэг тааралдаад тэгэнгүүтээ хөөрөлдөд энэ жоохон дөрөнгөнгуудаа айлд очиод төгөлдөр дээр би нэг ийм дуу чи энийг л нэг дуулсан. Энэ нөгөө соёлын дэд явахаас өмнө би хоолойг сонссон байсан ш. Яваад ирсэн чи бүр задарч нөгөө. Тэ хоолойд бүр аюу гоё болт. Дуулсан чинь бүр ингэ зүгээр л одоо бараг л тэр одоо тэ нэг оюуны тэр чинь бид нар чинь нөгөө айлын юунд байлаа ш. Байшинд нөгөө өвлийн байшин. Бараг тэр хан тааз маазных нь шохоонд бараг л тэгэж бүр тэгээд би бүр ийм дуу чинь энэ хүн байсан биш үү. Тэгэл бид нар хэрлэнгээ одоо тэгээд тэгсэн нөгөөд чинь нөгөө дундаа бас өөрөө бас аягүй орцсон. Тэгээд маргааш нөгөө нисхвэс онгоцны буудлын дээр ачингуудаа ээжээсээ зүхтаагаад онгоцондоо суухгүй буцаад хүрээд. Тэгээд буцаад нөгөө дуугаад болд бид нар. Тэгээд бид нар салцгаасан. Тэгээд араас нь би хот руу ирсэн. Тэгээд 94 он таарч. Би чинь бас ямар ажил хийдэг байлаа нэг change manage. Нэхий Тэ. Нэхий change байна. За тэгээд ингээд ээжэд хэрлээ. За нөгөө алдарт нөгөө хөхтөнгөр дээр очиж бишгээр болсон шүү. Тэгээд л яваад орсон доо. Гэсэн одоо манай үжигээ бука халиун гаашка яг өндөө бол би анх удаа харж байгаа ш бид нар чи бие биенээ. Тэр чи суперуд те. За би бол яг өндөө би 200 татчихж орж байгаа ш. Зориг орж. Тэг зориг орж ш. Тий. Тэгээд ороод та нэг би нэг юм дуу зохиосон юм аа. Тэгээд нэг жоохон гоё тайвширч ингэж бичлэгээ халиун дор нь үлгэж аваад зүгээр бичигнүүлээл зүгээр. Ер нь бол гэхдээ тэр дууны аранжировкыг бодсон байсан уу? Бодсон аранжировк. Бодсон байсан аранжировк. Ерөөсөө богж бүх юм өөрөө хийдэг байхгүй юу? Тэр голын тэр гитарын соолмолны тэр орж байгаа. Тэр гитар өөчи өөрөө. Өөчигийн өөр яг тэгэхээр тэрний тэр ордог хэсэг гэхэл бол аянгын шивний. Одоо яг энэ дуунаас ч нэг жоохон аялаад өгч болох уу? Би тайна суучд биш. Та мэдгүй би яаж ярьдаг болохгүй шүү дээ. Аянгын шивний гэдэг энэ дууны тухай бол юм байхгүй. Энийг бол одоо тухайд 94 онд бичлэг хийгээд явсан дуу те. Тэгэхдээ одоо нэг урлагт нэг юм хоёр янз үүдэх байхгүй юу? За. Юу хэмтэй easy listening нөгөөх нь болохоор нөгөө art box гэдэг. За. Одоо үндсэндээ дуунд нэг тийм хоёр янз байгаа. Тэр нь юу гэхээр нэг нь болохоор одоо зүгээр ингэж шууд нэг юм хоёр сонсол хүн шууд таалагдчихдаг дуу тий. За тий. Одоо ерөнхийдөө дэлхийн зах зээлийн хөгжмийн яг нөгөө хандлагыг ноёлоод байгаа юм тийм болсон. Ер нь барууны бүх продюсерууд саяхан басны продюсер нөхөр гэсэн тэр л тийм л юм барьчихлаа. Одоо л ерөөсөө тийм болсон гинэ. Яг тийм мэрэгжлийн гоё дуу хүнд дуу тийм нэг сонирхож байгаа юм байна. Хамгийн урд дуун түрээд одоо тэр Gangnam Style шиг ч юм уу те нэг тиймэрхүү нэг юм одоо шлягер гэж хэлдэг л дээ. Тэгэл хаягчдаг. Тэгэл тэрний хоёр сарыг бол хаягчдаг. Нөгөөт нь бол өөр. Нөгөөт нь бол хүн яг өөрийнхөө хүсэл мөрөөдлөөрөө яг өөрийнхөө юу хүсэж байгаагаар тоглодог те. Тэр нь болохоор янз янз байдаг. Тухайд бүр ингэ ойлгохгүй ингэ явсараад бүр ингэ тэр чигээр ойлгохгүй дууссан байна. Тэгсэн одоо шинэ Van Gogh чинь тийм байдаг зураач те. Экспрессионист зураач штэ. Ойлгохгүй байсаар байгаа зураг баг гудалсан тий. Тэг үгснийхээ дараа нэг 18 зураг үлдсэн гэдэг үлээ. Тэр нь одоо бол тэгэд үнэшгүй тийм урлагийн бүтээл болсон ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тухайн үед тэр юм ойлгохгүй байжгаад яадаг ч юм энэ аянгын шивнийгийн хувьд бол яг тэр үед нэг промошн дутсан юм болов уу гэж бодоод байдیں۔ Магадгүй. Яг нэг тийм тэрс энэ бол тийм бүр амар нөгөө хүн ойлгохааргүй нэг юм аимшигт авангард мьюзик биш байхгүй юу? Зүгээр гоё их гоё дуу. Манай рок пop мэддэг бүгд амар дуртай. Тийм. Би сонсоод бүр ухаалтж юмчилсан. Филармони дээр сонсоод. Тэнгүүд яг энгийн мастэй одоо шин юу ч гэнтэй нэг юм одоо манай нийтийн дуу сонсдог товаршууд бол тэрийг сонсоод энэ одоо яг яагаад гэдэг яг нөгөө хөгжмийн зөх хэмжээний боловсралтай байж ойлгох хэмжээ. Тэгэхээр манай богийн бол ерөнхийдөө тийм зорилготой байхгүй. Хүмүүс таалагдах биш, өөртөө таалагдах юм ил хийдэг хүн. Тэгэхээр нөгөө ялганд гарч иж байгаа үст те. Тэгэхээр зүгээр яг энэгээр дамжуулаад хэлчихээд биш үү те. Зүгээр надад бол тэг санагддаг байхгүй. Нэг тийм үг өгдөг штэ.
урлаг хамгийн муу урлаг биш, адгийн муу урлаг нь шүү дээ. Байлаа гэж бодоход тэр нарт хүмүүс 10 жилийн өмнө явах хэрэгтэй гэж тийм юу гэдэг те. Явах хэрэгтэй. Төрүүлж явах хэрэгтэй. Тийм түрүү ард хүмүүс 10 жилээр төрүүлж явах хэрэгтэй гэж. Адгийн муу урлаг байлаа гэхэд Адгийнхан шүү дээ. Тэгэхээр Амир нь бол 100 жилээр одоо Ван Гог шиг төрүүлж явах нь л дээ. Тэгэхээр ерөнхийдөө юу яадаг шиг манай сүүлийн урлаг нь болохоор юу болчиход байгаа шүү. Нэг юм нийгмийн захиалгаар гэдэг урлаг болсон. Одоо нэг үлгэд тэр нийгмийн захиалгаар гэдэг урлагийн нийтүүлэгч биеийн сууж. Тэгэхээр хүмүүс нэг иймэрхүү дуулах дуртай байх гэдэг. Заримдаа болохоор өөрийнхөө хүслээр ганц дуу хийн тэ. Гэхдээ тэр нь болохоор хүмүүст бараг таалагдахгүй маягтай тэ. Тэгэхээр заа нэг иймэрхүү дуу хийх юм бол явчихдаг. Тэр нь яг зүгээр хайрын бурхан гэдэг аль талаас нь хийсэн. Тэр бол баллаа гэдэг шал өөр төрөл. Тэр бол зүгээр хайрын дууны төрөл. За. Тэр бол заавал тийм хизүү мэзүү тийм яг нөгөө урлагийн шаардлага хагасан хэмжүүр байх албагүй байхгүй. Яг бол хайр дурлал гэдэг бол мөнхийн сэдв. Тэр мөнхийн сэдв гэдэг нь бол тэрийг бол нөхөр өлж орш хүмүүс бол Таймбат гэдэг нь зохиог байхгүй. Тэрийг нөгөө Шекспир тодорхойлож өгсөн байгаа шүү дээ. Хүн төрлөختний ерөөсөө урлагийн яг мөнхийн сэдв бол бүтээгөө дурлалын тухай сэдв юм аа гэдэг. Одоо өөрөөр хэлбэл нөгөө одоо Ромео Жулиетта гэх юм уу Гамлет гэх юм уу одоо нэг тийм нэг юу тэр сэдвэр хийж байгаа дунд бол тийм юу биш. Тэг чинь одоо л ингэж хараад байхад яг хит нийгмийн захиалганд дүүхэр надад юу санагдах хэрэг шүү дээ. Одоо энэ адуу малны тухай дуу тий. Адуу малны тухай дуу. Нутгийн тухай дуу. Ээж аавыг сансан. Тий. Тэгээд манай нисвас хамгаалал гоё юм хэлсэн. Энэ манай нийтийн дууны давар шууд аав ээжээ санаад байна. Эцүү байна очмоор байна гэдэг. Амгаа нэг өдөр ярьж 300 км-ийн цаанаа аав ээжтэй очиход тухайн ялгараа дуудуулаад шившгийн ингэж байгаа. Тэд гоё бээрийн цаанаа Америкт бас хэцүү тийм биз дээ. Тэдэн мянган бээрийн тий. Тэрнээс одоо ингэж хотод амьдарч идэг те аав ээж нь үсрэл болгонд л байгаа шүү дээ. Тий. За бүр хамгийн хоолнд их за баян байл гэдэг юм уу 1200 км. Тэгэхээр дуулаад байна. Тий тэгэл санаад байна гэж дуулаад байдаг. Тэгэхээр миний хувьд бол ийм байх хэрэгтэй. Яг байх хэрэгтэй. Ийм урлаг одоо хөгжим бол байх хэрэгтэй гэж боддог би. Гэхдээ яг тэгэхээр нөгөө эргүүлэл нөгөө хүмүүсийн яг нөгөө одоо яг заримдаа би жоохон хадуу хэлээд тавьчихдаг. Яг тэр юунд нэгэд ясдаг байхгүй. Нөгөө урлагт хоёр янз байдаг тий. Одоо нөгөө нийгэмч өөрөө дандаа тэгж хоогж явдаг. Эртний Ромоос хойш тэгээ явцсан байдаг шнэ. Патрис буюу плебейчуд гэдэг. Патрис ба плебейчуд. Тэгэхээр үндсэндээ нийтийн дууны урлагч юм бол хуучны нийтийн дуу гоё тийм биз дээ. Богд тэр хүлэн шүр 50 60-аад оны нийтийн дуунууд бол тэ классик аялгуу тэр хийж тэр төгс зохиролтой тэ артистад урлаг армаа юм ямар ч өөс байхгүй. Тэрийг яг үнэхээр нөгөө агуу их мөрдөрч тэ агуу их томчилсуулаа тэ одоо мяа сургаач юм тийм мондгууд хийжсэн байхгүй. Одоо бол ингээд хаяа эфэнд ингээд нөгөө нийтийн дуу тавьдаг машины эфэнд ингээд сонсдог байхгүй. Би л хооронд нь ялгадгүй ш тэр дунд юм. Одоо бол дуртай нь хийж чинь тий. Дуртай нь хийж чинь тэгээд хөгжмийн найруулга юун дээр ямар ч анхаарал байхгүй. Одоо нэг амар тийм нэг никэлтсэн нэг Excel-үүд явдаг байсан да нэг дээр үгүй нэг битүү антен никэл болсон. Тэгээд дууг аваач бүр тийм болгоо авчихсан. Яргалаа. Тэгээд аваачид юу тэр эсвэл тэндээс нэг орс хөгжим гарч ирэл тэндээс нэг ийм 9 бусын юм нийлүүлээд дуртай хөгжмийн найруулагч нь хийгээл тэгэл дуртай өөрөө дууны хөгжим зохиогоо баахан цацруулагч мацруулагч тавиад тэр баахан антиментийн босгоо шаврын хаалтмалт ингээд зохиогоод Excel мэгсэлгээ дээр нэг ирсэн дээр бичсэн тэр шиг юмд яваад байгаа байхгүй. Баачкагийн би ярилцлагыг нэг уншиж ирсэн. Би бол Ferrari гэж. Би Ferrari-г үйлдвэрлэдэг гэсэн үг байхгүй юу? Тэр бол Баачкагийн бол зүг байхгүй. Баачкаг бол үнэхээр тэр Excel-ийн хажууд бол Баачкаг үнэхээр Ferrari хийгээд байгаа байхгүй юу? Аргагүй. Тэгэхээр эдгээр шиг юм тэнгэр газар шиг тийм ялгарл гараад байгаа үстэй тий. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө урлагийн нөгөө нэг чиглүүлэгч үүрэг шүү дээ. Урлагч ямар үүрэгтэй байдаг хэрэг шүү дээ тий. Соён гэгэрүүлэх тийм үү? Хүмүүсийг сайн сайханд урайлах тийм үү? Хүмүүсийн оюуны болон тий одоо энэ одоо юуны боловсрол гэдэг тий. Сэтгэл зүрхэнд хүрэх мөрөдөд тэр бүх юмараа урлагийн гэж бүтэн нийгмийг чангааж явдаг. Араас чирж явдаг. Өөрөөр одоо шинэ хувьсгал дэлхийд даяар гарсан том хувьсгалуудыг бодъё л да тийм үстэй. Парижийн коммун тийм үү? 1870 оны хувьсгалчтай. Парижийн коммунд шин тэгэл юу гэдэг шүү дээ. Сүлд нь Марселез байсан тийм үү? Одоо тэр Францын сүлд болж шүү дээ. Парижийн коммуны сүлд болох Марселез. Интернационал тийм үү? Октябрийн хувьсгалын сүлд. Англи чамайгаа үүлхэн дололтонд та бүхнийг урьж байна.
Сара, Арангийн Чука, Дашка, Чимба, Никитон, Ховд, Камертон, Светимоушн, Чон, Наммертэн, Сэрчма, Дэлгэр мөрөн, Мөнхбат, Үүрэнэр, Айдуугаараа амдууд та бүхэндээ бэлэг барих болно. Тасалбарыг Ticket Segment болон 86 26 10 17 дугаараар захиалаарай. Гигантын Entertainment төв сурагчдын амралтанд зориулан сонгогдсон цаг багцаа танилцуулж байна. Хүүхдийн тасал, попкорн, унда, автомат тоглоомын эрх, энэ бүгд нийлээд ердөө 8,000. Амьдралын алтан мөчийг. Дөрвөн сарын 7-нд Хэвэ Баласын концертыг танхимд болох Гэрлээ ахын маань Андмын чамааг өгүүлэн энэ сайхан тоглолтод та бүхний хүрэлцэн эрхийг урьж байна. Түүнтэй амжилт хүсье тийм ээ. Тоглолт нь одоо гоё болсон тодорхой. Гэрлээ ахын маань Андмын чамааг өгүүлэн тоглолтын дээр уулзаж анд нөхдөрөө нэгэн үдшийг сайхан өнгөрөөцгөөё. Хэрлэнгийнхаа тоглолтод амжилт хүсье. Дуучин Хэрлэнгийн Андмын чамааг өгүүлэх юм байх уран бүтээлийн анхны тоглолтод эрхэм та бүгдийг урьж байна. Андмын чамааг өгүүлэх юм 4 сарын 7-нд. За ингээд цөмөрө 4 сарын 7-нд Хэвэ Балас уулзцгаая. Dolby та бүхэндээ дараагийн үеийн бүтэн танхимын дугуйлтыг танилцуулж байна. Энэ гарч байгаа хамгийн том өөрчлөлт бол бид дуу чимээг суугаар цацгаа болж байгаа явдал юм. Харин одоо нисдэг тэрэг чанга яригч 1, 2, 3, 4 гэх мэтчлэн дууны хувьд маш тодорхой хөдөлгөх болно. Бидний хийсэн зүйл гэвэл хүссэн дуу чимээг хүссэн чанга яригч руу өгч болох болсон явдал юм. Харин танхимын дээгүүр чанга яригч нарыг сөөлөж өгснөөр нисдэг тэрэг яг дээгүүр чинь өнгөрөх юм. Гигантын пүрэв бараг бүр хосуудын өдөр. Хосын багц 16,000 төгрөг. Амьдралын алтан мөчийг. Ингээд Хэрлийнхаа анхны тоглолтод бол би заашгүй очих ёстой хүний нэг гэж би өөрөө боддог. Ингээд Хэрлийнхаа цаашдын уран бүтээлийнх нь замд ажрал сайн сайхан бүхэн өсөй тоглолтын сайхан болох болтугай. Тоглолтод нь очиж зочноор оролцсноо. Андмын чамааг өгүүлэх юм тоглолтод миний бие оролцох гэж байгаадаа маш баяртай байна. Яагаад гэвэл би түүний амьдралынх нь анд найз. Маш сайхан тийм энергээр, дурсамжаар, хайраар, сэтгэлээр одоо юугаар үүдэн тий бүх сайхан аз жаргалаар болгосон үдэш байх болно. Эргэн тавтан морилно 22 ток шоу үргэлжлэн та бүхэн төрж байна. Өнөөдрийн зочдоор хөгжмийн зохиолч Болорхуу, хөгжмийн зохиолч гитарчин Үлзий орших нар өргөдөн оролцож байгаа. Бид бүхэн өстө янз бүрийн юм ярьж өгч байна та харин. Тэгээд гол нь бол 4 сарын 7-нд тоглогдох Андмын чамааг өгүүлнэ гэдэг энэ тоглолтын талаар ярьж байгаа. Тэгээд сайхан гоё юм яриа явуулсан. Явчлаа тий. Гэрлээ ахын тухай та зүгээр уран бүтээл биш. Дуу тэр биш. Хамт илгэлж явсан, бүжигнуулж явсан тий нэг хөвгийн тохиолдсон тэр юм байвал яриач. Тэр чи одоо тэгэл бидний юу нэг штэ дотор тоон яриа болохоос тийш гадагш яг зүгээр хөөрхөн нэг тийм тогооноос салсан нэг ганц нэг юм байхгүй юу? Одоо тэгэхээр тиймэр нэхэр чинь тэгэл нөгөө 90-ад оны үеийн нөгөө нэг монголчуудын нэг бор дарсны хадварлын үеийн жоох юм ярих гэдэг. Тийм үү болчих гээд яваад байна. Тэрний гэтрүүл талаар тий саяар би тэгж бодоод байсан бохоо таа. Тэр нөгөө яг түн шиг шоу яваад байгаа шүү дээ. Тэрний 8 дахь оролцогч нууц ноёнт гэдэг би чамаагийн болов гэж бодоод байсан. За тийм би ч юу тэгс гайгүй гэдэг шүү дээ. Энэ нэг тийм мэрэгдэд байсан шүү. Бэж магадгүй санагдав. Хөгшөндөө нөхөр мөхөр явж байна уу гэдэг. Тэр датаа тооныхныгаа манай 50 дор авах гэж бүр 60 дорыг орж ирсэн. За манайха хэрвээ асуулт байх юм бол за Болорхуу өөжгөх хоёрт амжилт хүсье. Мундгууд ч үдээ аргагүй лагууд
тоглондоо гэж юм. За тоглолтод амжилтсан ганцхан удаа тоглох юм уу гэдэг ганцхан удаа тоглолоо. Тийм. Ер нь гэхдээ энэ тоглолтод ажиллаж байгаа манай болорхүүгийн хувьд бол би нэг юм зүйл асуу. Тоглолт бол амьд явна тий. Тоглолттой амьд. Гэхдээ юу бидэд ч нөгөө одоо сүүлийн үеийн технологи тий алуулдаг шиг. Тий. Амьд гэж ойлгоо л да. Амьд тоглолт ерөөсөө амьд тоглолт тий. Ам барих марих тийм бас. Ам барилт бол тийм юм байхгүй. Би буруу барилт байхгүй. Тэр тал дээр чинь бол юу буруу барилт эднэр байхгүй. Баггүй. Тэр тал би юу гэсэн нөгөө 2000 онд би чинь тангараг тавьсан шүү дээ. Юу гэл тангараг тавьсан? Цасан тангараг тавьсан юм байна. Тайзан дээр уцгүй хтарт эзэж гарахгүй тангараг. Тэр заавал очих хэрэгтэй. Тэр үдийн шараа болсон би. Тэгээ шараа болоод за уцгүй хтартаа гараад оо. Үгүй юу бол одоо ярих ч нэг хүнд хэлхээс ичмэр дамжтай гэсэн. Юу яахгүй юу? Тэр бүхий өргөнд тоглолт болсон юм аа. Ямар тоглолт боллоо да. Тэгсэн нөгөө одоо надаас нэг ичээд байх юм байгаагүй л да. Яг л тэр тоглолтод тоглож байгаа бүх дуунуудыг гитараас олоонд би тоглолцсон. Гитар би тоглолцсон байхгүй юу? Тэгсэн та бүгдийн тоглолцсон юм чинь дүрсэж чинь гараад. Тэр мэд тэгсэн. Хэдэн төгрөг хийх гэж авах мөнгө өгнө. Тэрнийх доомрал нөгөө төрөнд явдаг юм байна. Тэгээд тоглолт ихлээр нийлээж явжсэн чинь сараа гараад ирлээ. Тэгсэн юу явж исэн? Сарагийн салхины хийгээд дуу явж байхгүй юу? Салхины явжсэн чинь голоор нь гинт юу орж ирээд. Тэгээ тэнд нөгөө хөгжим цаанаас вангараа тавьжсэн нөхөр нь хуруу нэг чичрэнгүүтээ хоёр дахь плеер дээр нь дарсан чинь шууд уучлал болж солигдоо. Дүү зөөлөн салхины явжсэн аа. Тэснэ буцаж салхины хийн ороод нийлэн сонжангуулаад дуусчихгүй. Тэгсэн чинь зэрэгтэл шуугаа нэг жоохон яасан чинь сараа эргэж харсан тэгдэг шүү дээ. Өөчгийн гитараа залгч хоёлоо эдгээр тайрын бурхан дуулаад өгч гинэ. Тэгэл миний нүур часуулаад нөгөө түрүүнээс амар итгэлтэй яг тоглож байгаа юм шиг байгаа. Тэгээ би буудэрэ тангараг тавьсан. Би дахиж хизээш яг өгсөн заяа буруу барихгүй гэж. Заавал уурч байгаа гитартай тайз руу гарна. Тэгээ тэрнээс 17 жилийн амдаа өрөөл явж байгаа. Таны нөгөө алдартай ногоон гитар байгаа. Байгаа. Одоо энэ тоглолтын дээр өөчгийн бид нар чинь баг 20 дуу тоглохоор болж байна уу тий? Тий, баг 20 дуу тоглохоор болж. Бидний тоглох гэсэн. Тий, бидний тоглох гэсэн. Тэгэнгүүт 20 дуу дотроо Баттар ахын дуунууд мангар их соолтой. Өөчгийн бол гар нь одоо нэгч зүгээр байхгүй. Энэ 20 дуу тэр чигээрээ өөчгийн соол. Би өчтөрийн дуурлаас үлдсэн. Би чи нэг жоохон юу яагаад гэж тэ гол нь өөр үгүй чи цаанаас юм. Паузгүй ерөөсөө паузтай л да. Паузтай тий. Дуу болгоны гитарын соол. Нэг гитар юу тэ. Гитарын соолгүй юу байна. Тэгээд би энэ ч миний концерт биш шүү дээ. Магадгүй нэг цогоо бол сакс макс эднэр бол тоглоно шүү дээ. Цогоо байгаа тий. Нэг асуулт ирсэн байсан. Энэ тоглолтын дээр яг хин ямар дуулах юм бэ гэд асуулт ирсэн байсан. Та яг голд нь ажиллаж байгаа хүний хувьд тэрийг бол юу үлдээсэн дээр баг тий. Гэхдээ ер нь өөрсдөө гэхдээ ямар ч байсан дээр одоо баталгаатай хэлэхээр явж шүү дээ тий. Жишээ нь цамцаатай л гэдэг тэр мега хэд бол лав дуулахт. Тийм гихчлэн тий. Цамцаа тал нэг тон дуулагдах. Тэгээд хурдын гарч хэрлэнгийн тэр шүлгийн цохиулсан 10 хэдэн дуунасыг аль алин дуулахын хурдуул ямар тайсан гарч нэлээдэн дуугийн дуулах гэж бодож байна. Тийх ба. Хурд манай хурдчууд хизээ ирж байгаа. Өнөө ирсэн байгаа лөө. Хурд ирсэн байгаа. Сая Европоор тоглож ирсэн. Гихчлэн тэгээд одоо сараа бас гарч ирсэн хэрлэнгийн шүлгийн цохиулсан бас нэг гоё дуугаа дуулсан ч гэдэм юм. Сараа хэрлээ хоёр хамтарч хийсэн бас нэг гоё дуу ч юм уу. Тэр бодргүүгийн дуу шүү дээ. Дорны удам. Дорны удам тий. Тэгээ одоо мэдээж тэгэл концертын талаар бүгдийг яриад өгчүүл тэгээ тэр үдснээс ямар ч ялгаагүй болчихно шүү дээ. Тийм баха тийм бах. Тийм учраас зүгээр ирээл үдцээл тэгэл хүмүн коммон гаргаж дахиад гаргаад дөрөв зарлуудаа уран бүтээлийн амжилт төсөө гэн дээдлийнх нь юу гэж ойлгосонгүй хаан гарч ирсэн юм бүү. За ямар ч байсан комментиг гаргаж өгөөч гэж. Коммент ирүүлж байгаа бидэнтэй хамт байгаа үзэгчдтэй их баярлалаа. Манай хоёр уран бүтээлч за уран бүтээлийн амжилт хүсье л гэж. Тэгэл ингээд манайхан тоглолтын талаар л ер нь асуугаал байх шиг л байна л да. За тоглолтын дээр хэрлэх өөрөө хэдэн дуулах юм ер нь. Тэрийг ярьж болох юм уу? Манай бас нэлийн дуулна. Дуулах уу? Тэгээ яг л одоо дуулаач хүний чадвар шалгасан тийм
Тэгээ ядж хаад манай боогийн дуунач амар хүнд байхгүй. Одоо өөрөөр хэлбэл дуучин бол ер нь бол нэлээд хүсч ихруулж ижил ард нардаг дуунд байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэгтээ нөгөө яг тийм дуунуудыг яаж үзэхэд гоё байдаг гэж бичлэг сонсох хүмүүс зургатаар харахад бол хүмүүс зургатны дуу баг магтай ингээд нэг юм байдаг ингээд өнгөрдөг. А яг амьд концертанд үзэхэд тэр дуун тэр нөгөө хөгжимчд ингээд амьд тоглоод явна шүү дээ. Тэгэхээр тэр дууныг сүнс нардаг байхгүй тий. Яг хүнд ойлгодог байхгүй. Нурууны ус мостол дуулна гэдэг шиг. Шатлахын сүнс гарах нь шүү дээ. Тэр дуу яг жинхэнэ утгаар нь энэ ийм учиртай дуу юм гэдэг хүн ойлгодог. Тэгжээж бас яг тоглолт үзсэн болж гардаг. Тэгээ жишээ нь яг тэр бол яг амьд юм гэдэг чинь шал өөр л дөө. Жишээ би баа бахта уртын дунд амар дургүй байсан. Яг нэг үйлчи. Одоо ингээл тэр үчин ганц зургт харцхан зургт гардаг агуух манай нэг норвегч гарч ирэл норвег такс гарч ирэл дуулан те. Тэгэхээр нэг юм зургтаар л нэг эсвэл шумаараад өгнө сонийн дуурайд байдаг. А дараа нь яг амьд концертын дээр яг дардын дүүжийн тоглолтын дээр үржээд норвег дуулахыг хараад нурууны ус босоод бүр ингэ тийм бүр ус хачин болчихсон сонсоод. А тэгснээр дараа нь би уртын дуу хаан сонсвол хамгийн гоё гэдэг дунд ховтож байдаг. Зүгээр айлын найран дээр орчихгүй. Тэгсэн нутгийн имээд зүгээр айлын найран дээр гэрт дуулж байгаа байхгүй. Тэгэхэд яг нөгөө уртын дууны яг нэг мөн чанар биш үү? Яг тийм чанар гарч ирж байна шүү дээ. Яг тэнд ойлгож байгаа байхгүй. Ямар ч микрофон төр юу ч байхгүй. Тэгээ ингээд оо яг ийм юм бэ. Яг түүнтэй одоо агаар нэгэн юу гэхээр паласт очоод өөдөөс нь харж байгаа. Тэрнээс зүгээр зургатаар тоглох биш зөндөл гардаг шүү дээ тий. Тэр бол тэр кафег үзэн гэж байхгүй. Тэгээ бүр хин хэлжсэн байдаг шүү дээ. Рахманинов биш шүү дээ тий. Симфони зохиолыг радиогоор тавихыг хориглоно гэж өгтлээ эсрэг үсчихсэн билээ. Яг тэгвэл нөгөө симфони зохиол биш дээ. Тэрний мөн чанарыг радиогийн ганц тийм моно спикер сонсоход бол тэр нөгөө тэр хөгжмийн агуу тансгийг хүн мэдэрч чадахгүй байхгүй. Тэгээд хориглож исэн. Гэхдээ хориглох гэж үргэлжлүүлсэн байх юм байна. Маш их тууштай эсрэг үсчихсэн гэдэг. Тэр хүн нэгтэн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох уу гинэ. Тэг нэ нэгтэн бүрэлдэхүүнээр тоглоно. Та чи нэгтэнтэй бүгднтэй л тоглох нь тий. Би ч юм бол яг одоо нөгөө Никтоны үндсэн бүрэлдэхүүний гишүүн мөн биш өөр нэг сайн ойлгодог. Нэг ойлгохгүй яа. Гэхдээ ямар ч байсан одоо нэг юм байт юм аа. Бид ч бүгд л үеих байхгүй. За шинэ ингээд баашка залуучуудтай нийлээд болно шүү дээ. Тэгэхээр нөгөө тийш нөгөө 10 20 жилийн ялгаа гараад ирэхээр үжил бодлын нэг жоохон тийм нэг үл ойлголцсон гэх юм уу те. А бид нар бол нөгөө насаараа яг тайзан дээр ингээд цуг хамт явцсан болохоор би нэг мэдрэхин шал өөр байхгүй. А тэгээд нөгөө за ингээд эхлэхээр ийм болдог гэдэг бүх юм нөгөө мэддэг болсон болохоор одоо би таймч гэсэн сайн мэдэн шүү дээ. Тайм бод бид нар чинь анхны тэр тэтмийн бүтэн концертын бичлэгэн дээр бид нар бүгд сууж байгаа биш байгаа юм тийм. Тэгэл бүгдээр бие нэг юм за энэ маань инхээр ингэдэг ингэх юм бол ингэ явчихна гişиг бэлэн гişиг гэдэг бүх юм мэддэг бол аюу амар байдаг байхгүй. Маш санга мэдэлцсэн. Тийм тэгэхээр өөрөөр хэлбэл яг тэр утгаараа одоо шинэ баашкад чинь би хэрэгтэй. Тийм. Өөрөөр хэлбэл би ингэ тайлбар дээр ингэ зогсож байхад нэг одоо нөгөө миний зүг харах шаардлага байхгүй байхгүй. Би тэртээ зүг хамгийн мэдхийж ажиллая гэдэг явдаг чинь а эргүүлээд би Никтонтой тоглох яг тийм сонирхол байгаад байдаг гэхээр нэгдүгээр одоо Монголын хамгийн миний бодлоор шүү дээ тийм үстэй хүн болгон юу гэж хэлэх мэдэхгүй супер хөгжмөчтэй цуг тоглохтой тэр чинь бас нэг тийм кайф байдаг байхгүй одоо нэг юу гэх юм бэ те заримдаа нэг тийм жоохон хэцүү тоглох үе байдаг л да те нэг жоохон одоо залуучууд модуучуудтай тоглохоор нөгөөдөө чинь жоохон дурслаг мөрслүүд утаа жоохон алдаж малдалтай тэгэхээр нөгөө өөрийнхөө тоглох юм анхаарахаас гадна бос хүмүүс санаа зовж байгаа. За тэр одоо яг тэр хэстерхээ яадаг болоо гэдэг нөгөөдхийн бодод өөрийнхөө тоглох юм баг марчдаг. Нэгтэн л ямар ч юм байхгүй. Би өөрийгөө л хичээвэл барав. Тэгэл болоо. Тий. Би өөрөө л гоё тоглох бодох хэрэгтэй. Бус нь тэнд юугаа яаж юм тэнд ямар ч хамаагүй. Яг л тэдэрч санаа зовх ямар шалтгаан байхгүй. Богч гэсэн юм байдаг те. Тийм. Адилхан. Одоо ингээд 20 30 жил тайзан дээр тоглолцохоор яг анхных шиг бүр ингэж кайф авч тоглолдог хэвээрээ юу ер нь. Зүгээр ажил хийж байгаа дан гэж ингээд дуусаа юм уу? Атка нэг одоо манай нөгөө эсэндийн гитарч атка нэг хэлсэн. Нэгтэн нэг хэсэг 3 4 жилээр тоглохгүй шагаад тэгээд нөгөө нэгсторын тоглолтын дээр бол тоглохоор одоо босоод цуглаад тоглохгүй юу. Тэгс атка орж бэлтгэл үтсэн байхгүй юу. Ямар амир юм гэж гарсан яасан гэсэн чинь би нэг санц юм шиг ямар гоё орж байна ямар гоё ансамблд уурч байна. Яг тиймүүд бол аюулгүй капитал. А тэгээд нэг
Одоо жишээ нь Никтон ингэсэн шүү дээ. Санаж байна уу? 2003-аас 2006 оны хүртэл баг 3-4 жил энэ фейс баар нь тоглосон байхгүй. Тэгэхээр сүүлдээ нөхөн ч биднэрт яг юу шиг санаж байна. Баяр хөслөн биш. Ял эдэлж байгаа юм шиг санаж эхэлж байгаа байхгүй. 7-3-аараа тоглох бүр сүүлдээ тэр нөгөө баяр хөслөн биш за бүр нэг юм ээлжид ажил болоод ирэхээр аюу хэцүү. Тэрнээс тэ хаяахан нэг тоглолт нэг нийлэл тоглох юм тэр гоё. Тэрэнд бол ярих юм баг. Гэхдээ хүмүүс нэг юм боддгоо юм шиг байна. За Никтон хамтлаг. За эсвэл тэ гурд хамтлаг. Эсвэл харан хамтлаг тэ. Эднэр явах тэгэл тайзнаар гараад хэднүүд уулчаар баах мөнгө аваад яваад өгдөг нөхдүүд. Гítэл биш тэ. Тэрний цаана тэр нэг дуу гаргах гэж тэ. Тэр ямар хэрүүл уруул, ямар их хөлстэй, ямар нервэ барсан юм болдгийг хүмүүс мэддэггүй байхгүй. Өөрөөр хэлбэл нэг дуу шүү дээ, нэг дуу яг хөгжимч төгс тоглохын тулд дор хэд удаа бэлтгэх дууг ядаж 100 удаа тоглосон дээр тий. 100 бараг тогтохгүй шүү дээ тий. 100 удаад эхлээд тэр дуугаа бүгдээр нийлүүлэх гээд үзнэ. Ямар ч хамтлаг дээр эхлээд тэр дуу шууд болдог тохиолдол нэг ч байхгүй тий. Тэгээд тэрнийг нэг юу урс нэг одоо нэг манайхаа аржирок гэж яриад байгаа. Яг нэг найруулгын хэдэлтэй бид нар шиг ингэж хэрүүл уруулж нэг дуундар нэг ойролцоогоо 7 хонж байгаа. Тэр нэг үндсэн хар зураг босч байгаа. Хан босч байна. Тэгээд дараа нь одоо өөрөөр хэлбэл хоолоор гэж бодох юм бол шүү дээ тэр ус нь байна тий гурил нь элцэн гурил нь байна мах нь байна давс нь байна сонгон байна гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд үндсэндээ тэр дуу чинь бэлэн болсон найруулгын хар зураг босоод дуу босоод тэр үндсэндээ гурилтай шүл чинь бэлэн болчихж байгаа. Тэгээд тэрэн дээр одоо бас жоохон улаан перц хийх үү тий. Эсвэл одоо давсан өөрсдөө хажууд нь зафусгүй болгож тавих уу гэдэг юмыг болохоор үндсэндээ 100 тоглосны дараа нөгөө тэр дуу яг сая сүнстэй болж эхэлдэг байхгүй. Тэгэхээр бодлоо нэг дуу 100 удаа тоглоно гэдэг чинь биш үү? Тэр бол нэг одоо шинэ Никтоны цамцаа тайлгдаг дуу одоо энэ хэрлэгийн зохиосон дуу шүлийн зохиосон дуу бодоод үзлээ. Цамцаа бараг 8 минут 9 минут явдаг дуу тий. За тэрийг 20 тоглоё гэж бодлоо. Тэгэхээр тийш бараг 200 минут тоглож байгаа гэж бодлоо. 200 минут чи бүтэн 3 цаг нэг дуу зурагцсан бензиг тоглоно гэсэн үг байхгүй. Бэлтгэл шүү дээ тийм ээ. Бэлтгэл. Зөвхөн бэлтгэл. Тэгэхээр тэгэд зовсон гэдгийг мэдэхгүй эднэр гарч ил одоо яах вэ тэр өөчгийн гитараа урж гаднаас орж ирэл нөгөө бочлон тийм төгөл дөрөвтөө сууж дээ болоргүй тэр канавч дээр нөгөө залбоо ингээл за ингээл нөгөө дуу ингээл бэлэн болчт юм байх юм ингээл тийм биш шүү дээ тэр чинь бэлэн байж идэг гэж боддог юм шиг тэрний өмнө чинь биш дээ дооч хийсэн юм хүнд амир амархан энгийн харагдав одоо шинэ тэр нандин шүтэн гэдэг үү шүү дээ нандин шүтэн тэр бач кавтер бол бараг 2-3 хоног хэрэлцсэн надад юу таалагдаагүй ч хөөй жолоочоо гэдэг шүү дээ хөөй залуу минь эсвэл хөөй найзаа байж болдгоо яагаад жолоочоо гэдэг юм бэ хөөй жолоочоо гэж ихтэй ийм мангар дуу гэж юу гэдэг юм тэгээд бач гэдэг хэрэлж гэлч тэгээд тэр нандин шүтэний ард хамгийн түүсгний өдөр тэр минут гарангийн гитарын үргэлжлэн солоо шүү дээ тэрэн дээр бас боо ирвэл би өөрөө тоглох гэсэн бач гүй чи заавал энэ дээрээс тоглоё тэгвэл чадахгүй тоглохгүй тэгэл хоёлаа хэрэлдэл зөвхөн бит хоёрын хэрүүлийг Никтон баг 2-3 хоног сонсож байгаа байхгүй тий. Тэгээд ууж хийсэн юм. Төгжимчд байна. Хөөе жолоочоо гэдэг мангар дуу гэж юу хийдэг юм бэ? Тэгээд баачгийн дүүд байсан л да. Тэгтэл тэр надад жолоочоо гэдэг отоо хүртэл надад таалагддаг. Хөөе жолоочоо. За хурдын дуунуудыг өөжөө бас тоглоно гэсэн үг үү гинэ. Үгүй хурд өөрөө бүрэн өөртөө тоглоно тийм ээ. Түрүүн бас нэг асуулт яадсансаа хажууд нь гитар байхгүй ганц аяг баяраачгүй энд тоглохгүй одоо 4 сарын 7-нд очиж харин тоглолтоо үзье шүү. Одоо энд дуулж тоглож тэгдэг юу байхгүй тийм ээ. Яг өнөөдрийн байдлаар бол миний хурууны бүх өндөг цорцсон явж байгаа. Бэлтгэлээ хавь бэлтгэл юу? Дээрээс. Тэгэл яг 4 сарын 7-нд тэгэл яг чон нотлогч хургандаа зөө гэдэг шиг. Юу яаж болдгоо нэг юм хуравч шиг юм хийгээд болохгүй шүү. Тэнгүүд нэг гулсаад унах юм. Тийм гэдэг ингэ. Болдгүй ямар ч мэдрэмж болчихдог. Заавал өндгөр. За галзуу ганц авах юм уу гинэ? Тоглолт бол тэгнэ. Галзуу ганц гомдлоо нэг гэж юм. Тоглолт бол ерөөсөө 4 сарын 7-нд 19 цагаас UB Palace-ийн концертын их танхимд нэг удаа тоглогдно. Энэ тоглолт бол Хэрдэхин өөрийн бие даасан тоглолт бөгөөд Монголын рок попын нэгсэн чуулга уулзалт боллоо. Энэ 2017 оны тийм ээ. Ингэж уулзалтаа гоё юм байдаг байхгүй. Бид нар ингээд 90 оны санаж байна. Тэр сонор студ гэл тэрэн дээр ингээд бүгд тэр ингээд бужигнаад байж байгаа. Бүгд бишүүлдэг тийм. Тэгээд одоо ингээд яг нь олон институтд болсон тийм бараг хамтлаг болго өөр институтд болсон өчнөө продакшнууд гараад ирсэн. Тэгээд амьдралын ихэвч бүгд л ажил амьдрал уусаж бараг биеийн уулзгаа болцсон.
тэрний хаяныхын нэг ийм тоглолт болохоор бөөн баярлуулдаг байхгүй. Тэр арт тал тайсны арт хичнээн гоё хамгийн гоё гэдэг байхгүй. Уур амьсгал болдог гэж. Бөөнөрөө 40 жил, зарим 23 жил уулзаагүй хүмүүс гинт орж идэг байхгүй. Тэгээ бөөн баярлуулаад уулзаа тэгээд одоо яад тий халуун дотны яриа өрнөн дэнчээч бас хүн түнд ангоонууд яригдсан бас тий. Тэгээд тэр сэтгэлээрээ тайзан дээр гарахаараа бүр их гоё тоглох байна гэж байна тий. Их гоё сэтгэл хөдлөж. Тоглолтын бас хамгийн гоё юм тэр үед. Зөв. Тийм учраас манай хэрлэнгийн тоглолт бол ойлгомжтой. Анх шин тий 94 онд рок поп анхны удаа 95 онд л 95 оны шинжилгээр тий пентатоник гэд анх хийгээд тэгээд Монголын бүх рок попын одоо хамт олон биш үү? Хамт олон бүгдээр юу байсан байхгүй. Нэг паз автобус нь бүгдээр багтаад машин дээр ч хүн байгаагүй гэхдээ нэг чука хавуулаад байсан багтаа. Нэг улаан би сэтгэлээд одоо. Цаава энэ. Тэгээд Махкамнатын тийш нэг яа тэр одоо хэл гоё газар л байсан тий. Тий. Одоо ажилчин юу ажилчдын соёлын ордны наад талын нэг тийм юу. Тэгэхээр чин пас автобус 45 оны судалтай хэрвээ шүү дээ тий. Рок поп тийм зөвхөлөлсөн байхгүй тэр үед. Одоо бол чи ямар том байна гэж бодож. Тий, одоо бол том байгаа. За билетний үн бас хамт олонны захиалга дээр хямдрал байгаа юу гэх. Билетний үн одоо 50,000. Тэр бол тийм яг билетний үн мэдэхгүй хамт олон захиалга хямдрал тийм бол бид нар мэдээ. Харин одоо нөгөө рекламад гарч байгаа утасрууд ярих бах та. Бодвол тийх бах. Тий. Тэгээд жил асуух бах. За тэгээд өнөөдөр манай студид 2017 оны 4 сарын 7-нд UB Palace тоглогдох Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин ая зохиогч за шүлэг дууны шүлэгч тийм ээ дууны шүлгийн хэрлэнгийн бие даасан тоглолт буюу Монголын рок попын 2017 оны нэгдсэн уулзалтчуулга тоглолтын дээр тоглолтыг одоо зохион байгуулж яг гардан тоглож байгаа ая зохиогч хөгжмийн зохиолч гитарчин битгой бас ингэж хэлэх хэрэгтэй. Битгой чи хөгжмийн зохиолч нар биш байхгүй юу? Юу гэхээр арай ахтаад байна. Тий ая зохиогч нар. Ая зохиогч. Хөгжмийн найруу гэж энэ бас ингэ даруй хүн байж болохгүй. Би яагаад ингэж бодож явдаг вэ гэхлээр би өөр хөгжмийн зохиолч гэж хэлчихсэн юм. Яагаад гэвэл эн чинь битгойч нь хөгжмийн зохиолч гэдэг мэргэжлэр нэгдүгээр төгсөөгүй. За төгсөөгүй. Хөгжмийн зохиолчны холбооны гишүүн биш. Гэхдээ хөгжмийн зохиолч нэг утгаар бол битгойг бас тэгж хэлж болох юм. Яг л жишээ нь би их 7 кино хөгжим бичсэн шүү. Харин юм байхгүй. 7 Богч гэсэн бас нэлээд олон кинод ч хөгжим хийсэн. Тэгээд тэгвэл хөгжмийн зохиолч юм биш. Гэхдээ хөгжмийн зохиолч гэдэг чинь өөрөө юу вэ? Яг нөгөө мэргэжил байхгүй. Одоо өөрөөр шарвахыг мэргэжлийн композитор. Одоо жанснуур бол мэргэжлийн композитор те одоо энэ ч үгүй те одоо нөгөө Бирмагийн мөнхөр энэ төргээд тэд ч бол тэр үлзээвэр бүгдээрийг мэргэжлийн композиторууд байхгүй хөгжмийн зохиолч бид нар бол одоо юу гэх юм те гүүг энэ дундаа гүүг за уучлаарай гүүгүүлгээ суугаад тэр киноны тэр сайхан хөгжмүүд тэр голоор явж байгаа тэр сайхан аялгуунууд хооронд нь авцал дүүстэй нийлүүлэх энэ бол хөгжмийн зохиолчийн гэж бодож. Миний хувьд бол тэгэхээр яавч ая зохиогч биш. Би тайврын хажууд бол ая зохиогч гэж бардам хэлж болно. Хөгжмийн зохиомжийг бол олон жил оролцсон туршлага бол байгаа. Тэ? Туршлагаар бас яаж тэнцээ. Тэр заавал тодорхой авьяас хэрэгтэй. Тийм. Тэрийг хөгжүүлээд үнэхээр тэ зүгээр хөгжмийн зохиолч гэдэг тодтгол биднэрт өгөөгүй. Зүгээр яг бид нар өөрсдөө мэрэгсэн биш мэрэгсэн гэдэг тий. Одоо мэрэгсэн байж жор үтсэн ламнаас зовлон үтсэн чавуулсан нь байхгүй. Тайван батах дуулах уу нэ тоглолтын дээр. Тайван батах дуулах юм. Хахан дуулахгүй. За тайван батах дуулахгүй юм байна. За ингээд томчод ороод чи. Томчод ороод тайван батах араас тэр Дон Корлоныхаа ажлыг хийгээд тэнд скетч зохион байгуулад байж байгаа юм тийм ээ. Билет авах гэсэн чинь дуусч байгаа гэж байна. Бага. Өндөр билет байгаа юм шиг надад. За байгаа байх шүү. Одоо юуны араас реклам тасалбарын дугаар нь 86 26 10 17 гэж байна гэд ингэ байж байна. За ингээд өнөөдөр 22 ток шоуны тусгай дугаар та бүхэнд хүрлээ. Маргааш өрөө хурд хамтлагийнхан оролцсонд хурд хамтлагийнхантай 22 цагаас бас уулзаарай. Эргээд 4 сарын 7-нд бүгдээрээ UB Palace энэ хүмүүстэй за тэгээд Sweet Emotion-тай, хурдтай, харангатай
өөрчлөлт сэрчмаатай Никтон сараа Никтонтай сараатай цуукаахтай ингээд уулзсан. Үүрээ Мөнхбат хоёр. Үүрээ Мөнхбат байгаа байлаа. Тэгээ хэлэн маань өөрөө тий. жинхэнэ мэрэгжлийн дуучин бэлгүүнээ. Тий. Ер нь бол тэгээ нэр би нэг юм асуух мартчих. Ер нь хэдэн хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй байгаа? 5 6 хөгжимчтэй бүрэлдэхүүнтэй болж байна. 6 хөгжимчтэй. Тэр нь юу орж ирж штэ. Бөхсөргийн чуулгын хоор оркестр хоор орж ирж байгаа шүү дээ. Хөгжим бүжгийн бас юу камертон явуулах тийм. Гэхдээ би анх уулын би хэрлэнт хэлсэн байхгүй. За чиний хийсэн дуунууд ч мундаг те одоо шинэ замсад ажиллах болоо те. Ингээд ийм бахад чи ядаж нэг 2 хоног явах цаатай юм том хэмжээний дуулдсан чинь хэрлэн манай хэрлэн чи өөрөө ямар юм мэдэн штэ. Даруухан зүгээр нэг тийм энгийн одоо нэг хүний мохор гэдэг шиг юм байхгүй сайхан сэтгэлтэй туусч нэгээл явж байгаа тийм өрөөрөл зал дүүний ахгүй ямар ч төс би нэг юм хийсэн гэдэг ганц өдрийн нэг юм тайлан тавьчих гэж бодсон. Ганц өдөр бутаавэ тийм ээ. За нутгийн ах хэрлэндээ амжилт хүсье. Өөрийнх нь дуулж байсан бүх дуунууд нь дуулагдах уу? Ер нь ихэнх гоё дуунд дуулагдана. Ихэнх гоё дуунд дуулагдана гэж юм тийм ээ. За одоо дуусгах удаа тавинахаа. За ерөнхийдөө цаашаа үргэлжлээ дэвэл үргэлжлээ. Яриад дэвэл яриад одоо асуулт хариулъя. Маргааш ярьж чадна. Тийм ч баг асуулт